өгөөрэй. Сувлагч. Натра дээш нь үлгөөрэй. За, хүчтэй өгч өгье. За. Агчимгээ зовир нь яаж вэ? За, хамраа нь хүчтэй өгч өгч байгаа. Гүнзгий амьсгалаарай. Хамраараа гүнзгий амьсгалаа 50 байгаарай. За, хүчтэй төрөгч 97. Стресс 97, пульс 71. За, эмнэлэг дээр ирж ин сувлагч буухад бэлдээрэй. За, агчимгээ яаж ин завираа хэлээр эмчтэй. За, сувлагч хүчтэй төрөгчөө өгөөд хүчтэй төрөгчөө өгөөрэй. За, завир арай намдаагүй байна. Нитроглицерин 5 мг-ыг хилэн орон тавья. хийгээд цагаа тэмдэглээрэй. За, хатгалаа шүү. За, хатгалаа. Амарсан охтуудаа. За, сая би эмч нартай яваад өрөөгөрөө явцсан. Яриа орцсон. Хин дуншраа хаав. Гэрлэгч. Гана. Гэс 5 минут яриач. 5 минут яриа. Нэ охтуудаа. За. Лэнэн сайхан амарснаа. Өглөөний мэнд өглөөний сайхан амарсан. Гэрлэгчээ өнөөдөр 5 ангалгаатай байгаа юм байна. 5 ангалгааны хүний 4 нь юуг байгаа юм бэ штэ. Зүрхний бичлэг байгаа юм байна. Та одоо зүрхний бичлэгт оруулаад тэгэнгүүтээ юу юм штэ. Бямба өрөнтүя. Жамин сүрэн баасан ч юу. Энэ дөрвний зүрхний бичлэгийн бичингүүтээ зүрхний эмчт консалт орсон байгаа. Та үзүүлэн зэ. Тэгээд амуудаа юуг нь ягаараа. Энд хамгийн түрүүнд эхлээд хин бох юм ба штэ. Минис гүрэнтүя бох юм бэ. Энэ хүний хаалганы зөвшөөрлийн вирусын юутай. Тэр хашилсан юм уу хинэ? Хашилсны тэгээ сайн чеклистэн дээрээ сайн бөглөж өгөөрэй. Өчигдрийн хаалгаанд орсон хүмүүсийн завир юу хансан, 3 сарын хэд гарсан, хизээ боссон, ямар дэглэм сахисан, өнөөдөр хэдэн хаалгаатай, хэдэн хүн хаалгаанд бэлдсэн, хэдэн хүний уян зүй тавьсан, хэдэн хүний антибиотик сорил тавьсан, хашил уруул өгсөн үү, үгүй юу гэл ингээл ерөөсө бүх энэ тасаг твтэн эмчилүүлж байгаа бүх хүнийхээ л үйл ажиллагаатай холбоотой бүх юмыг хүлээлцэж аав. Гана 5 ангалгаатай юм байна зэ. Энэ дотроос анхаарах хүн биш дээ. Батулд гээд одоо нэг сахар хямж байгаа хүн байгаа. Чи тэрний сахарыг хямчаарай. Доор хинэ? 12 цагаар хямд. Хагалгаанаас өмнө чи нэг өгөө явуулчих. Хинэ дуншри чи доор юу яаган биш дээ. Өчигдрийн гарсан хүний гуурсаг аваад гаргасан байгаа. Тэрнийг хэрвээ ирэх юм бол эмчид заавал мэдэгдэж, боолтын заавал эмчид шарахыг үзүүлэрэй гэсэн шүү зэ. Тийм. Тэнэ нэмчээ сайхан амарсан уу? Тийм хаалганы сувлагч нь 3 сарын курс сууж иж хаалганы сувлагч болдог. Тэр тухайн хугацаанд дадлага хийгээл хаалган дээр орж ирээд бол нэг одоо хүний бүхэл эргэтэн дээр хаалгаа хийн штэ тэгэл гидсний хаалгаа гэхэд одоо доктор эргэтнийг ингээл яг тэр айгуу тийм. Одоо нөгөө хүний доктор эргэтэнг ингээ харахаар жоохон айх ч юм уу тийм айц зурж ирсэн. Тэгээ өнөөдөр хин баян дүрмч доор байх юм биш үү? Шаардлага гарвал наашаа ярина үстэ. Тэрийг бүр чамд анхааруулж ирсэн ш.
анхаа дээр PCL-дэн дээр өнөөдөр Батболд 2 хүн PCL-дэнэ хуурсаар 5 мл гарсан байсан. Хинэ чи хуурсаа үлэж авсан юм уу? Тэрэн дээр ч үс. Өөр хинэ? Тэрний 2 гуурсыг чамд хэлж ярих юм байна уу? Дутуу юм байна уу? Юугаас авах марих юм байхгүй юу? Нэрмэрс юмнус байхгүй юу? За ажилдаа ороодоо охтууд гэлцээ цөмөр. Би тэр юутай хүнээ сахартай хүнээ сахарыг заавал тэмдэглээр хийнэ амуу да. Чи за та хаалганыхаа өнөг буулгаа охтууд ажилдаа орцгоо тэхүү. Эргээд цөмөрөө ярих юм байвал ярьцгаая за. Тэг. Нэг удаа манай ээж нэг өвдсөн юм аа. Тэр үед би ер нь нэг эмч ч юм уу сувлагч болчихвол би ээжийг аварчих юм болов. Ээжт минь ийм л ер нь бол эмнэлгийн хүн туслах юм байна. Эмч юм уу сувлагчд туслах юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхэд би их бага байсан л да. Одоо бодоход нэг 1-р ангид дөнгөж орсон байсан. Тэгээ манай ээж нэг яартай хаалгаанд ороод тэгээд сайхан болсон. Тэгээд тэрнээс хойш би өөрөө бол багш болно гэж мөрөөддөг байсан. Тэгээ ээж үе өвдөд идэг болохоор ер нь эмнэлгийн хүн болъё. Ер нь заавал эмч гэхгүй сувлагч бүр гоё юм байна гэдэг. Ээж дээрээ тариа хийж байгаа, тэр хүний харьцаж байгаа хандлага, тэр ээжэд их санаа тавьж байгаа бүх юм надад их гоё санагддаг. Миний ээжийн төрсөн дүү их чинь биш мөртлөө ямар сайхан ээжд минь ханддсан бэ гэсэн бодлыг би их өөрлөд. Тэгээ ер нь сувлагч болъё гэж бодоод тэгээд сувлагч болсон да. Лүний минь цагаан амарсан уу те? Цагаан амарсан. Та бааснаа та. Өнөөдөр хэдэн хаалгаа байна? Хэдэн хаалгаа тий? Нуруунд дээр 2 хаалгаа юм те. Бүрүүлчихээ бүрний. Бүрүүлчихээ гэсэн. За цамцаа тавьчих гэсэн. За би өрөөгөө бэлтжээ да. За. Өчтөр ч ерөнхийдөө бэлтцэн тавилаа аваад. Та яалгаа орооч нүцтэй. Нилээ ороцсон шүү дээ чи. Өнөөдөр гайгүй их тарчих байлгүй дээ те. За өөр би өрөөгөө бэлтжээ. За энэ манай хаалгааны блокийн хэсэг байгаа. Энд хаалгаа одоо үений хаалгаа, нурууны хаалгаа эдгээр хвчлээ ордог. Хэсэг энэ болохоор CRM-ийн аппарат байгаа. Энэ нурууны хаалгаан дээр хвчлэн хэрэгэлдэг. Эрентгийн зургийг аваад нөгөө хаалгаа орж байгаа хавцад энэгээр зургийг аваад тэгээд нөгөө юугаа хардаг байгаа, чекэлж, шалгаж хийдэг байгаа. Эрентгийн аппарат нь байна. Энэгээр болохоор ингээ манай хаалгаанд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмж эмнэлгийн одоо нэг удаагийн хэрэгслүүд энэ төр ингээ бүгд байгаа энэ хаалгааныхаа нөгөө бэлэн байдлыг хангаад эднэр ингээ тавьсан байдаг байгаа. За би аппаратуудаа хилтчихжээ ширээгээ бэлтчихгүй те. Дуран нэг төвшин болов уу, 2 төвшин болов уу? Мэдсэн. 2 төвшний дуран гэсэн шүү. Баруун талтай юм гэсэн. Сандаг ирээгүй юм чи CR-маа залгаа бэлт. За тэгье. За CR-маа залгаад Орон дээр нэг дааваа авах гэсэн юм. за тэгээ энэ аппаратыг болохоор ажилуулдаг PA гэдэг нэг техникч бас тусдаа байдаг. Хаалгааны явцад энийг ажилуулдаг. Энэ болохоор манай мэдээгүйжүүлгийн хэсэг. Одоо энэ мэдээгүйжүүлгийн унтуулгын аппарат, энэ хэрэгслүүд нь байна. Ингээ манайх юм бүрэн ийм агаржуулагчтай. Энэгээр ингээд энэ өрөө бол айгүй хамгийн одоо нөгөө цэвэрхэн ариун одоо ариутгагдсан гэсэн үг. За хаалгааны хэсгийн амин чухал хэсэг бол блокийн хэсэг. Гэхдээ ийшээ орох хүмүүс бол хязгаартай байдаг. Та бүхэн ингээд нэр говцнороо яаж өмссөн бэ? За сайн байцгаана. За орой. Өнөөдөр хаалгаа дууссан байгаа учраас гэж орж болж байна. За сайн байна өдөр юм. Сайн байцгаана уу? За нэмэн би гайгаа үзтээ. За сайн байна. За юм чи ингээд ихтэй аваад яваарай. Класс 1 гэсэн юм өрөө нэгдүгээртийн орчин энэ ханы систем
Хоёрдугаар агааржуулалтын систем гэж байгаа маа. Агааржуулалтын систем болохоор энгийнээр тайлбарлах юм бол энэ маш их хэмжээ сэргэжүүлсэн орчин гэсэн үг. Энд бол одоо өөрөөр хэлбэл одоо агаардах бактерийн толон вирусын тоог бол эрс бууруулсан одоо 99% хүртэл бууруулсан ийм систем байгаамаа. Манай эмнэлгийн хагалгааны хэсгийн даруй нөхцөлийг хангахад Солонгос улсын класс фан системийг л ашиглагдсан юм аа. Энэ системийн бол агааржуулалтын болон ханы иж бүрдэл ийм систем байдгийг. Энэ системийг анх эмнэлэг баригдахаас нь эхлээд Солонгос мэргэжлүүд суйрлуулсан. Одоо хүртэл манай эмнэлэг дээгүүрлэлд давтамжтайгаар ирж шалгаж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл техникийн ашиглалтанд хөндлөнгийн хяналтыг бол тавьж ажилладаг юм аа. Мөн одоо манай эмнэлгээс бол инженерийн баг болон халдвар хяналтын баг хамт олон ч гэсэн энэ системийг давхар хянаж ажилладаг. Манай хагалгааны өрөө олон улсын төвшөнд хүрч чадсан ийм хагалгааны өрөө болсон юм аа. Нэмэлтээр авах юмнууд авсан юм уу? Аагүй. Аагүй. За энэ хэвээр авчихдээ. За явъя болсон тий. За хүн орж ихэд бэлэн болцсон юм чинь. Амралт дээр нэг кофе ууч хоёлаа. За тий. Би хүнээ хүлээгээд нэг жоохон сууйд тий. Эвлэг зэмжлүүдээ гана хүчил төрөгч өгнө шүү. Тэ. Юу татлаач. Эвлэг зэмжлүүдээ. За. Оо за. 50 байгаарай. Одоо эвлэг зэмжлүүд баг. Тэг юм чи. Чичэр өвдөд энэ гэсэн завиртай. За бүсэн 100 гарсан байна. Стрессэн байгаа. Төрхний хэмжээ дуудчих. За. Төрхний хэмжээ дуудчих нь гана. Бичлэгийг одоо энэ бичлэгтэй харьцаж үзэх гэж байгаа шүү юм чинь зэ. Зүрх судасны эмч дуудсан байгаа за. Санаа зовхон байхгүй. Айж төгших юм байхгүй шүү зэ. За хоёр бичлэгтэй зүрх судасны эмчин дуудсан. Санаа зовхон шүү за. Одоо ингээд эмчин нэрээ үзээ. Дараагийнх нь эмчилгээнүүдийг хийгээд явчихсан за. За. Намайг Нэгчин гэдэг Австрали улсын Сидней хотод маркетингийн чиглэлээр мастер хамгаалж байгаа оюутан байна. Миний нуруу ер нь айгу багасаа өвддөг байсан. Ер нь 10 жилээс эхлээд нэлээд өвддөг байжгаад яг оншин тодорхойлж чадаагүй ер нь 5-6 жил ер нь явж агаад тэгээд гадагшаа аваад нэлээд өвдөө тачаал ихтэй агаад суугаад өвдөн ер нь удаан явбал өвдөн хэвтээд үрээр өвдөн тэгдэг онштой байжгаад яг Монгол 7 сард ирсэн. Тэгээд нэг 4-5 эмнэлгээр ер нь нэлээд явсан. Монголын ер нь бүх эмнэлгүүдэл ер нь явсан гэхэд болно. Ихэнх эмчнэр нь ер нь бол физик эмчилгээ хийлгээд үз, хөдөлгөөний тасалд яваад үз, сэлээд үз. Тэгээд ер нь гайгүй болно. Наач нэг яхтар очны асуудал биш ээ. Хагалгаанд орох шаардлагагүй. Тэг ингээд ер нь зүгээр болчихно. 7 хоног физик эмчилгээнд явчих гэж хэлээд. Ер нь 7 сараас хойш нийт 5-6 сар явахтаа эмчилгээ хийлгэсэн. Тэгээд яг үр дүн өгөхгүйгээр эмчилгээ хийлгээд нэг 20 сарын дараанаас нэлээд өвдөөд дахид сэдрээд оншин яг энэ юм байна гэсэн оншийг яг
Гранд Медийн нуруу нухсын тасаг төрж үзүүлээд оншоо мэдэж авсан. Тэр нь яг юу вэ гэхээр уудсан дээрээ яг сүүлийн нуглам нь ингээд наалтаа төрсөн. Тэгээ хүний бүслэгнээс доош хүн 4 нуглам байдаг бол надад 5 нуглам байгаад 1 нуглам илүү байж таарад тэр нь бас өвдөх юу нэлийн том шалтгаан бас болж яг оншоо бол тодорхойлуулж авсан. Гранд Медэд эмийн эмчилгээ, уламжлалт эмчилгээ хоёрыг авсаргаж хийгдсэн байна. Тэгээд яг ер нь бол хагалгаанд орох онштой гэж ер нь миний онш гарсан юм. Харин гэтээ одоогоор л хагалгаанд ороход залуу байна. Тэгээд тасгал хөдөлгөөн жоохон хийгээд хамаагүй хүн хөдөлгөөн хийхгүйгээр усан цэлээд 4-6-аас 8 сарын хугацаанд ер нь ажиглах тийм шийдэл төрсөн гэх юм уу. Өглөөний мэнд. За ахлуудын яриа эхэллээ. За Нөгөө шинэ орж байгаа сувлагчаа юу ямаар байна? Нөгөө шинжилгээний консультацид дадлгажуулж байгаа шүү дээ. Нэг нь яах вэ? Тэр чи орж ирснийгээ болохоор яг ээлжинд явуулаад овоо гайг болц. Тэрнийг нөгөө мулешн дээр жоохон судсан нэлээд жоохон хатгуулдаг юм лөө. Тэгээ бар кодон таниулж нөгөө проверкн дээр нааж барих тийм юм жоохон дадлгажуулж хийдэг юм билүү л гэж бодод. танаа дээр консалтын сувлагч яг бие даасан сувлагч байхгүйс болоод одоо өдрийн сувлагч, ээлжийн сувлагч нар одоо ажлынхаа хажуугаар доошо буух асуудал гараад байгаа. Тэрийгээ түрүү 7 хоногт яг ярилцсан шүү дээ. Тэгээд энэ 7 хоногт энийгээ шийдээд дуусах шийднэ тий. Тэгэхгүй бол харин өдрийн сувлагч нь нэмчилгээндээ гараад ээлжийн сувлагч нь хаалгааны хүнээ буулгаал аваад таарна. Тэгээд нөгөө маргаашийн төлөвлөгөө тагалгаа буюу өнөөдөр яаралтайгаар орж иж байгаа хүмүүсийн юмд хоцроод тэгээ үйлчлүүлэгч нар бас жоохон гомдолтой танах чи хүний нэмж болдгоо юм уу? Яагаад юм байгаа юм гэдэг юм асуудлууд яригдаад байгаа. Энийг бол яг хүний нөөцлөө удирдлагуудад танилцуулаад энэ асуудал бол түрүү 7 хоногийн хурлаар яригадаад энэ 7 хоногт бол одоо шийдвэрлэгдэж байна. Сувлагч ирэхээр болсон. Ашиггүй. Залуу хүүхдүүдийг яг хөл хаана гэж би түрүүлсэн. Гэхдээ залуу хүүхдүүд айгу амархан юмс шантрааддаг. Яг уу шантрах үе бол гардаг л да. Одоо яг нийгмээр нэг сувлагчийг нэг арай нэг доогуур үнэлэхэл тийм юу байгаад идэг. Би хийж чадахгүй нэг л энэ мэрэгчлийг сонгоод авсан юм бол өшөө хий, өшөө сур, чам дараа нь сайхан юм харагдана. Өнөөдөр залуу охтууд би хэлдэг л дээ. Та нар өдөр олго ингээ үр тариа тарьдаг. Тэр үр тариаг чи өнөөдөр хурааж авдаг юм ахыг чиний үр хүүхдүүд хурааж авнаа. Тийм учраас та нар үр дүн битгий хурдан хүлээ. Хийгээлээ. Нэг л өдөр та нарт харагдана. Одоо өөрийнхөө шавыг аягүй сайн бэлдэнэ гэж. Ер нь бол тийм төлөвлөгөөтэй байгаа. Хүн болгон үхлийн өмнө нэг хүлэн үхлийн өмнө нэг хүлэнд яваачин энд зааг дээр байгаа хүн та нарт жоохон сэтгэл гаргаад тусалж байгаа. Тэр өөрийгөө чадахгүй гэдэг байгаа юм а чад. Би болгоно чадна гэж бод. Айгүй амархан няцаад идэх. Өвчтөн үйлчлүүлэгч нэг юм хэлэхээр няцна. Эмч нэг юм хэлэхээр няцна. Тэгээ өөртөө итгэлгүй болдог. Ер нь маш тайван байх. Тэгээ тухайн хүн аягүй сайн сонсоод одоо юу гэж байгаа юуг нь тавьж байгаа шаардлагыг одоо яг шударгаар л явах хэрэгтэй. Тэгээ дээд албан тушаалтандаа дамжуулаад ч юм уу олон тийм юунууд сэтгэл зүйн дайралтууд ирдгэл тий. Гэхдээ тэрийг аль болох тайванаар л зохицуулах хэрэгтэй. Цал мөнгө голоод идэг. Эхлээд сурчих. 10 жил ажиллаж чи сая нэг сувлагчийн төртөө болно. 15 жил ажиллаж чи сая сувлагч болно. 20 жил ажиллаж чи хүнийг ойлгодог болно. Тэгэхээр их хугацаа орно. Сувлагч мэргэжил өнөөдөр төгслөө маргааш сувлагч боллоо гэхгүй. Би л хувьдаа тэгж хардаг. Энэ нөгөө нэг хүнд юм тусламж үйлчлэгээ үзүүлээд одоо эрүүл мэндийн аварж гэн хүний амь насныг аварж гэн гэд аварж байгаа учраас одоо нөгөө баг хамт олноороо ингээл хүний амь насыг аварж байгаа айгуу тийм буянтай ажил хийж байгаа учраас ер нь дуртай байдаг. Тийм хамт ажиллаж байгаа нөгөө хүмүүс айгуу чухал учраас нөгөө ажилдаа одоо юм доктор шүүршилтээ удаан ажиллахад нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүсийн харьцаа хандлага ер нь айгуу чухал байдаг. Тэгээ би бас яг ийм мундаг эмсүүлэгч нартай хамтарч ажиллаж байгаад ашгүй баяртай байдаг. Би энэ гайгүй юу? Гайгүй юу тэнэ? Нуруу нүгдэж байна. Гайгүй юу? Юугаа бүсээ сайн зүгээрээ.
Даралтны хаймаг ууц мэдтэй. За. Өнөөдөртөө энэ коридорт явах. Их удаан битгий яваарай зэ. 5 минутаас илүү суухгүй шүү зэ. Тэгээд энэ коридор энэ хоёрын хооронд л явж байгаа. Тэгээд бүсээ авах тийм. Босхоос өмнө зүүчээд яг хөвтөн штэ. Хөвтөхдөө бүсээ тайлаад тэгээ хөвтөн. Тэс бүстийг хөвтөхгүй шүү зэ. ВП хагалгаанд орсон хүн бол 6 цагийн дараа тэр хүнийг яг хөвтөлж хагаад босгох. Бисэлдээ хагалгаанд орсон хүнийг болохоор 1 хоноод маргааш нь босгох. Пүшингийн хаалганд орсон хүнийг 2 өндрөөгөө босгох. Тэгээд тэр босгоод явуулах нь дэглэмтэй. Нэг өдөр 0-д орох хэмжээний байдаг бол маргааш нь дэглэмийн уртсгаад коридороор явах. Тэрний дараа бол бүр коридороор 2 удаа явах. Суух ачааллыг нь 5 минут байсан бол 8 минут босгох. Явуулах эдэр мэтчлэн ингээд тухайн хүнийхээ өөрийн бие физиолог онцлогтой. Дээрээс нь хийгдсэн хагалгаатайгаа уялдуулж бид нэр хүнийхээ асаргаас явуулгааг бол тухайд бидний хийгээ явуулдаг. Хаалганы хүн бууж ирэхээс би ийм зөө ороод медок аваад ирээ за. За би даах болох гэж байна. Зяац. Лаборатори руу яриад. Саяны хүний наран хүүгээ. Байна уу? Лаборатори энэ маргаашаа төлөвлөгөө таалгаанд орох наран хүү гэд байгаа. Регистрийг авсан байна. Танах хүлээгээд авсан байна. Энэ дээр вирусын шинжилгээний хариу хэдэн минутын дараа авчих юм бол за би баркодыг хэвлээд яваад очие. Бас найдвартай дээр баг тий. За тэгээ би одоо баркодыг хэвлээд очие. За. Вирус нь 15 минутын дараа гарах юм байна. 15 минутын дараа. За бид нөгөө маргаашаа хаалганд бэлтгэж байгаа болохоор вирусын шинжилгээг үзэх гээд. За баярлалаа. За одоо энэ бол манай лабораторийн хэсэг байгаа. Манай лабораторич юм бол ISO стандартаа авцсан. Тэгээ манайх ер нь төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанд орж байгаа хүмүүсийн шинжилгээг бол авчирч өгчөөд бид нэр вирусын шинжилгээг заавал идэвхтэй байна уу, идэвхгүй байна уу, вирустэй байна уу, вирусгүй байна уу. Тэгээ бүх шинжилгээнүүдийнхээ хариунуудыг сувлагч нар маань ингээд тулгаж үздэг. Хэрвээ гараагүй байх юм бол бид нэр лаборатори дээр ирж ингээд баркодыг хэвлээд энэ баркодн дээр регистр, ID дугаар бүх юм байгаа. Тэрийгэ барьж ирээд бид нэр хэдэн минутын дараа гарах нь бол ингээд заавал шалгадаг. Тэгтээ бол манайх дандаа юундаа бол орцсон байдаг, програмдаа бол орцсон байдаг. Удаад байгаа тохиолдолд бид нэр ингээд лавшруул заавал араас нь явдаг. Тэгээ манайхан ч бол дотоод сүлжээгээрээ бүх шинжилгээнүүд нь явагддаг юм аа. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Ажлын сайн уу? Би нэг 100 том мэд авах гээд 2 хаалгаатай байна, нурууны хаалгаатай. Биччих юм уу та? Тэгээ. Авахд хэлчихтэй. Тэгээ. Би орлогодод авчтэй. Сайхан юу вэ? Гүгээд л юм. За, баярлалаа. Эмч сувлагч хоёр бол нөгөө яг л ер нь бол яг эмч хүнээ үзнэ, хүнээ оншлно. Сувлагч бол ерөөсөө эмч өвчтөн хоёрын гүүр. Тэр гүүр хэр бат бих байх вэ? Тэр эмчлүүлэгчийг 24 цаг бид нар бол тэр өвчтөнд илүү ойр дотн байдаг. Тэр хүний сэтгэл зүй, хаалгааны өмнө, хаалгааны дараа эмчилгээ энэ тариаг хийхэд ямар үр дүн гарч ийн үү? Ямар ааш аягтай вэ? Тэр болгоныг бол сувлагч илүү ойртож, илүү тэр хүнтэй дотн байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр яг сувлагчийн ажил нэг талаар хэцүү л дээ. Ер нь анх харж байгаа юм бол амар эвгүй шүү дээ. Цус араал ингээ харж байгаа. Анх орж ирж байгаа хүмүүст бол тийм тохиолдлууд байдаг. Йоо гар. Энэ баруун талбар татчихлаа. Йоо. Йоо. Хөдөлж болтгоо. Йоо. Йоо.
Йоо. Йоо. Тэр хүн өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй болчдөг. Тэр чинь эргэтийн системний ямар нэгэн хаалганд орсон тийм ээ. Хүн ч өөрөө готлаа өмсч чадахгүй, амьсаа өмсч чадахгүй болно. Бүх төрлийн хаалгаанд. Тэр хүний нуус, зэр, өтгөн, шингэн тэр хүнээс ялгарч байгаа бүх юмыг бид нэр цэвэрлэн хаалган дээр одоо тийм юм гарлаа гэхэд одоо ингээ нөгөө яаралтайгаар ирж байгаа хаалганууд дээр бол хаяа тиймэрхүү одоо тэр чинь нөгөө юм идэж ууц урд өдрөнд бэлдээгүй учраас яаралтайгаар ирж байгаа учраас гардаг тохиолдол байдаг. Одоо дурангийн хаалгаа орж ижил нээлттэй хаалгаа руу шилжчихээр бол одоо тухайн үед маш хурдтайгаар дараагийнхаа хаалгаа руу шилжинэ гэсэн үг. Одоо энэ хаалган дээр дурангийн хаалган дээр хэрэгжижсэн багшнуудаа хумаал нээлттэй хаалганыхаа багчийг бэлдэнэ гэдэг ч юм уу тэр нь ингээд айгүй хурдтайгаар л арах хэрэгтэй. Ягаад гэвэл тухайн хүний амь нас яригдж байгаа тэр цаг хорон мөч үнэтэй учраас айгүй хурдан л дараагийнхаа хаалгаар ингээд шилжиж явах хэрэгтэй. Манай нэг сувлэгч ямарч байсан. Ороод удаагүй байхдаа ингээд ээж нь өнгөрцөн байхдаа ажиллаа явж айж чадахгүй ноли өрөөнд ороод уйлаад байдаг. Тэгэхээр хаалгааны хүнээ булгамаар байдаг. Яралтай хаалгаагаа бэлтмээр байдаг. Өөр сувлэгч байхгүй битээрээс шүү хүн. Тэгээд сувлэгчээс очиод асуухад би ингээ явмаар байдаг. Ээж минь өнгөрцөн байдаг гэдэг гих жишээ. Одоо мэдцлийн сувлэгч учраас амар нөгөө том юм авдартай төмөр багажнуудтай айгүй ажилдаг учраас тэднийг одоо ингээ өргөж наашин чаашин яах тэднэр нь л одоо эмэгтэй хүнд бол арай хүнд ажил юм уу тийм айгүй том авдартай нөгөө том хаалгаануудын төмөр багажнууд нь голдуу мэдцлийн багажнууд ч голдуу төмөр байдаг учраас тэгээд тэднийг өргөж мөргөж ингээ наашин чаашин ингээ хэлж байгаа юм тийм үү тийм хүн юм бол нэлээ өргөдөг л дөө. Хэцүү юм шиг мөртлөөсөө нэг талаараа маш гоё. Мөнхийн усыг өгч чадахгүй ч гэсэн хэсэг хугацааны дараа хүмүүст амьдрал бэлгэлээд гараа ингээд хагалгаа амар хэцүү хагалгаа болоод гараад ирэхэд миний үнийг ингээ шүү тэгээ шүүгээр ингээд зааварчилгаагаа өгөхөд бид нэр тэрэн дээр нь алдах хэрэггүйгээр тэр сувилгааг явуулчих юмсан. Тэрийг л ингээд нэг гүцэтгээд өгчих юмсан. Энэ хүнийг л босгоод авах юмсан гэд тэр эмчийн шаналгааг сувилагч хүн мэдэрч энд ажиллаж байгаа сувилагч одоо үйлчлэгч бүх хүн тэрийг л мэдэрч ингэж баг болж ажиллаж байгаа юм да бид нар 2017-8 онд орсон эмчлүүлэгч. Би чаргаар гулгаар буухта нуруугаа хуглаад гэртээс ордуу тавьж агаад ирсэн гэдэг чинь. Тэгэл маргааш нь хаалгаанд орлоо. Оройдоо зовир нь байхгүй болж байгаа. 6 цагийн дараа зовиргүй болоод өглөөнд босох гэж тэр хүн эмнэлгээстэй гайхалтай гэд гарч байгаа. Сувилагч болсондоо маш их баяртай байдаг. Тэгээ сувилагч мэргэжил нь болохоор одоо хүний эрүүл мэнд амь насныг аврахын төлөө одоо тэгж ажилладаг учраас айгу бахархдаг. Ийм мэргэжил сонгосондоо бахархдаг. Ямар ч сэтгэлгүй хүмүүс сувилагч хийхгүй. Сувилагч мэргэжил бол ерөөсөө л итгэл, сэтгэл тэгээд тэр хүндэтгэл гурвал дээр л бат зогсдог. Тэгжээч бид нэр тэр хүнд үйлчил, тэр хүнд өвдөж байгаа үед нь тусалж, дэмжиж, тэр хүнийг аль болохоор айтаа тавтаа байлгах гэж маш их зүрх сэтгэл бол яа.
мундаг юм байна уу? Тэгээд зарим хүмүүс нь одоо 2 дугаар эмнэлэгт намайг байх. Тэрнээс хойш нэлээд удсан би нэг 5 6 жил ажилласан багт нэг одоо нэрийг хэлээд яах вэ? Талгаж бас тэр хүн өнгөрөхөөс өмнө эхнэрээрээ хил тоглуулад яг миний ээлжин дээр тэр хүн насарсан л да. Хил тоглуулсан. Тэгээ ханаа чи хилээ надад тоглоод өгөөч гэв. Тэгээ тэр хүн ингээд хил тоглоход тэр хүний нүднээс би юу олж харсан гэхээр тэр хүн ингээ итгэл найдар бүх юмаа ингээ алдчихэв. Тэгвэл тэр хүн бол ингээд өхлийн өмнө ч гэсэн хүн ер нь ингээд чадaltaй ч байсан, чадалгүй ч байсан ер нь яг өөр юм гэсэн юм байх ёстой шүү гэсэн юм шиг тийм мэдрэмж надад төрүүлсэн. Тэгээд тэр эхнэр бол тэр хийлийг тоглоод дуусгаад тэр манай 4 давхар тэр чигээр тэр хийлийн айлгуу надад бараг нэг сар миний чихэн ингээд сонсогдоод. Тэгээд тэр тоглоод дуусна тэр хүн яг амьсгал гарчихсан. Тэр үед би бас бодчихсон ямар мундаг юм бэ те. Энэ эхнэрийн тайвшруулаа өөр хүүхдэд тайруулчаад энэ хөгжмийг ингээд сонсно. Бас тэр хүнд өхлийн өмнө ч гэсэн хүн бас их мундаг байдаг юм байна да гэж би тухайн үед жоохон баг залуу байсан л да. Би нэг 23 муртал байсан баг. Тэгээ харж байсан. Тэгээд ер нь хэцүү юм бол их байдаг. Зарим нь ингээд хичнээн гоё ингээд нэг өвөө байсан л да намайг ингээд яах би төрчөө дуудаг байсан чи. Тэр их мундаг өвөөс. Чиний харц чи няраа хөвгттэй юм ба шүү дээ. Би яарад байгаа байхгүй. Гэрлүүгээ яарад байдаг. Тэгтэл тэр өвгөн айгүй хүнд ирсэн, даралт нь бууж өгөхгүй. Тэгэл нөгөө хүнээ чинь ходоод угаах болдог. Катетер тавихаар тэр хүнд бүх юмыг би тэр хүнд хийжээ тэр орой буух болоод. Тэгтэл тэр өвөө намайг үйлдэл болгоныг харж лээсэн байгаа. Би ингээд яарад байгаа мөртлөө бүх юмаа хийх гэдсэн чинь тэр өвөө намайг чи жоох хөвгттэй юм ба шүү дээ. Харц чи их зөөлөн байна гэж хэлж исэн. Тэгэхээр бид нэр өвчтөндөө харцаа хүртэл зөвлөх ёстой юм байна гэдгийг би тэгэж ойлгож авсан. Хэцүү юм байдаг ч гэсэн амьдралын турш эндээс сураад байгаа учраас би бас магадгүй цааш өвшөөх сурах юм хүнийг ойлгохын тулд би байгаад байгаа ч магадгүй гэж бодож байна. Энэ нэг цаг хугацаа өнгөрөөд эргээд ингээ харахад би ер нь ихэнх цаг хугацаа минь ер нь ажил дээр л өнгөрсөн юм байна. Цаг хугацаа бол ер нь хүний амьдралын бүх хэмжүүр болдог. Цаг хугацаа гэр бүлтэйгээ өнгөрөх юмсан орой ажиллаа таарад аль болохоор ханаагаа дагуулаад зээгээ дагуул. Одоо охтод томорцсон учраас би тэрийг дагаж өгөхгүй. Дагуулж яваагүй тэр цаг мөчийг одоо зээ нэртэй л одоо ач нартай зориулах гал. Тэр чинь хандаад одоо 26 жил 7 жил болж байна. Тийм. Тэгээ би тэр чинь нэг ангийн 2. Тэгэл багаасаа би өөрөө цахилгааны инженер мэргэжилтэй. Манай хүн чинь совилогч мэргэжилтэй. Бидний энэ нүдэн дээр л амьдрал ерөөсө буцалж идэг. Тийм учраас совилогч нарыг бол би маш их чадвартай. Манай Монголын совилогч нар бол мундаг чадвартай хүмүүс гэж би бол ойлгодог. Цагийг алтгаар бодох юм бол миний амьдралын бүх өнгөрсөн цаг хугацаа болгоо ер нь цэнлээд үзэх юм бол маш олон цэнгийн алттад үзгэр тийм их цаг хугацаа би ихэнх амьдралынхаа цаг хугацааг ер нь 3 охин нөхөртөө бол айгу баг зарцуулсан байт юм билээ. Одоо ингээд эргээд харахад бүх юм л тэр ажил дээр байхад миний баяр баясгалан уйдгургын бүх юм тэр ажил дээр болоод өнгөдөг. Гэрт ирэхэд арын артлыг бол манай хүнгэл 3 охиноо хичээлийн хийлгэсэн. Гэр орноо сайхан цэвэрлсэн, хоол ундын мэд хийцэн. Араас нь манай аав ээж ингээд хардаг. Тэгэхээр би ерөөсөө гэрт ерөөсөө яардаггүй. Тэр цаг хугацаа бүх юмыг л би эмнэлэг дээр өнгөрүүлж исэн байна. Одоо бол би боломж цаг хугацааг ер нь гэр бүлдээ жоохон ч гэсэн нэг цагийг ч нэг 30 минутыг ч гэсэн гэртээ өнгөрүүлье гэж боддог болсон. Сараа сууж байгаа бүсгүй л манай 10 жилийн найз тэр бүр багасаа найзлсан.
Хүмүүс нөгөө нэг сувилагчийг тариа хийдгэрэл төсөөлөд байдаг. Тэгэхээр сувилагч нь болохоор одоо хүнийг одоо энэ дэлхийд ирснээс авахуулаад одоо бүр буцан буцтлал нөгөө тусламж үйлчилгээ үзүүлж байдаг. Хамгийн тийм нөгөө ойр хүмүүстэй хамгийн ойр ажилдаг, өвчтөндөө хамгийн ойр ажилдаг хүнтэй. Өвдсөн хүний хажууд өвдөж, шаналсан хүний хажууд шаналж, баярлж байгаа хүний хажууд баярлж энэ бүх цаг хугацааг өнгөрөөцсөн учраас надад бол ерөөс харамсах юм байдаггүй. Зарим орой ингээд ээлжин дээр хоноод 24 хийгээд 48 хийгээд бүр анх ажилд орж явах намайг бүр ингээд 3 хоног бүр мартын 6 7 8 ингээд ээлжлээд ингээд явцсан. Тэгэхэд хүүхдүүд ингээд мартаар надад ингээд бэлгэлсэн цэцэг нь өгцөн ч байдаг юм. Торт мартцсан ч байдаг юм уу. Тим үзэндээ байсан. Гэхдээ би бол харамсдаггүй. Тэр болгон миний ажлын их тэр чармаар зүтгэл тэр баяр бясалган гойног бүх юм ингээд өнгөрцөн учраас надад харамсах юм байдаг. Манай нараач ер нь л би харин өчтөрхөн бодчихсон байхгүй юу. Би одоо ер нь одоо хамгийн сайн найзаа гэвэл хэнийг гэж бодох юм бэ гэд бодсон чинь уусаа нараа бол айгүй хамгийн номер 1-т орж ирж байлаа. Миний хамгийн сайн найз ер нь амьдралын туршид ингээд хүн ер нь сайн найз шалгараад ингээд үлдчихсэн байл шигшгтэй оюутан байхад нахад айгүй олон найз нартай байсан. Тэгэл ер нь ингээд амьдралын явцад яг л нэг цөөхөн хэдхэн найз нар үлддэг. Яг тэрний л яг яалтчгүй бүр нэг нь бол манай нараа. Хүн өвдсөн хүн идэгэрчлээ гэд сэтгэл санаагаар баясаад тэгээ орж ирж байгаа сайхан. Тэр бол ажлын үр бүтээл, тэр сувилагчийн ажлын нэг сайхан. Мөн эсвэл бол өвдсөн хүнтэйгээ адилхан бас шаналаад тэгчлээ ингэчлээ тийм байна гэж жоохон сэтгэл зүйн дунджаад орж ирдэг. Тийм нэг одоо юу гэдгийг сувилагчийн ажлын хоёр тал байна л да. Дээр үесэл юм нөгөө нэг сувилагчийг болохоор эмчийн туслах гэд нэг юу яцаа. Тийм нэг ойлголттой гэж манай Монгол тэр нь юусоо баг арилаагүй. Тэгээд сувилахууч нэг тусдаа шинжлэх ухаан ингээ хөгжигдсэн байгаа хгүй одоо болохоор. Эмч бол онцлоод юм уу онцлог төхөөрөмж за өөрийнхөө мэдрэмжээр онцлоо гэхэд тэрнийг гардан гүйцэтгэж байгаа. Эдгэж байгаа хүн чинь сувилагч. Тэр дамаа сувилж байгаа улсууд байна. Дээрээс нь тусалж байгаа хүмүүс ч байна. Асрагч тийм. Энэ хүмүүс чинь бүх үйлдэлийг яг хийж байгаа болохоор гардаж байгаа хүмүүс бол хамаагүй онцлогтой ажил гэж боддог. Гол нь тийм тариа хийгээд өгдөг, өвчин илаашраад эдгээд ирнэ. Тэрэнд хүмүүс баярж талархна. Тэгэхээр гол гүйцэтгэж чинь гэж үздэг. Тэгээд нэг эрүүлийн сайхан одоо амьдралыг л бэлгэлж яана л гэсэн үзэж байгаа. Ер нь боддог би тэгж. Нэр Солонгост очиод хамгийн гоёс юм юу вэ? Ер нь орчин амар гоё байсан шүү дээ. Гоё цэвэрхэн тийм тэр амар гоё. Гэтэ бидний очсон хот болохоор бүр хамаагүй нөө сүүлийн үед яасан. Тэгээд Пажо хот. Тэгээд тэр бүр тийм илүү гоё. Хүн ам багтай ч юм уу амар цэвэрхэн тийм нэг ер нь амар тайван гоё тийм байсан. Ямар ч төвчрөл байхгүй. Тэр нь амар гоё. Бүх зардал мардал бүх юм чи одоо ингээд танай байгууллагаас яа гоё юм бэ. Гэтэ ингээд олон жил ажилласан ингээд чамаа гурамшуулж яаж байгаа тийм амар гоё. Хүмүүс хитэгдэг. Маш их итгэл төрүүлдэг. Намайг хэнийг мэдэхгүй шүү дээ. Бид нарыг хэнийг мэдэхгүй мөртлөө орж ирэл за та одоо ингээ хаалганд орно ингэн гэхэд одоо ямар ч сайд дарагт вэ, сайд ч ерөнхийлөгч тэр хинж байсан тэр хүн намайг юу хийгэх вэ бүгдийг үлдэн. Тэгээ хамгийн гоё нь надад итгэж байгаа л хамгийн гоё. Ерөөсөө итгэж суцаа өгч өөрийгөө ингээд даатгаж шít надад. Бидний сувилагч нар бүгдээр нь энэ тасагч ажиллаж байгаа ийм сувилагч бүгдд нь итгэж байгаа л хамгийн гоё. Тэр хүний итгэлийг л алдахгүй
хүн болгоно одоо таны дэлгүүрт ороод аль та энийг ингэхээр танд итгэхгүй шүү дээ. Тэгэхэд бид нарт итгэдэг. Тэр нь хамгийн гол. Тэгээд тэр хүн ямар их өвдөж орж ирээд ингээ айгаа салуулаад чичрээд байсан бол ороод уулзаа тайвшруулаад тэгээд хаалгаанд орж байгаа арчрээд хүүе би өчигдөр уурандаа тэгсэн байлаа уучлаарай. Би сандарсандаа тэгсэн байлээ шүү. Одоо сандарсандаа би одоо таныг жоохон загнсан байлээ. Тэгээ инээж хөрөөд ингээд гарах нь хамгийн гоё. Нөгөө баярлалаа гэж хэлэх нь хамгийн гоё. Бас тэр гоё. Тийм учраас бид нэр өдөр болгон их ирч хүчтэй ирдэг. Тийм ч учраас өөрийнхөө ах トゥ хамаатан садан нэг төлөө юм шиг хоорондоо тэр хүний төлөө л маргааш шүү дээ. Чи тэгсэнгүү, чи ингэсэнгүүгээр ингээд ажиллаад таталж ярьдаг. Энд чинь бас хүмүүсийн итгэл, найдвар, өөрсдийнх нь бас нэг чин сэтгэлийн аав ээжийн хүмүүжлэн хүртэл явж байгаа. Тийм учраас энэ ажил хамгийн гоё. Тэр хүний буруу байсан ч бид хүлээн зөвшөөрөө зогсож чадж байгаа тэр дэвчээр мундаг. Ийм хүмүүс л энэ ажлыг хийдэг. Өглөөний минь сайхан амарсан уу? За одоо хоёлаа халгараа боонда. Тэ? Халгараа боон. Амсамсан уу? За одоо ингэх гээд байгаа юм ба шүү дээ. Одоо ингээд бичлэг яваад байгаа байхгүй юу? Бичлэгээр би одоо тэгээд нэг юм нэг эсвэл өмсөхгүй байх. Энийг заавал өмсөж ар. Заавал. Заавал өмсөж ар. Бичлэгнээс тусдаа өмсөхгүй. Тийм үү. За тэгвэл энийг өмсөж.